It's been a long. За, уулзаг уудсан байна шүү. За, влогоо эхлэхээс өмнө гэрээ сайхан цэвэрлэе. Гэрс цэвэрхэн бол сэтгэл цэвэрхэн. Чиний ихний бүхэн байхыг хүсээгүй. Эхлэл бүхэн үргэлж үнэн байхгүй. Миний завсан урд нь болоод дуусан. Зөвхөн чиний сүлийн бүхэн байхыг хүсэе. Жаргал ихтэй байхад чи тогтоогүй, тоогоогүй, nolooгүй. Чиний төлөө ирээдүгээс зурсан. Бодол сэтгэлдээ даахгүй. Даахгүй чи миний хайрыг даахгүй. Даахгүй. Даахгүй чи миний хайрыг даахгүй. Даахгүй. Даахгүй, даахгүй. Миний хайрыг даахгүй. Даахгүй, даахгүй, даахгүй. Хүдсэн биш үү те бичлэг хийгээгүй. За өнөөдөр болохоор би надаар сонин сайхан юу байна? Юу болсон талаар ярих гэж бодлоо. Тэгээд за сониг юу хичээлдээ явж байгаа. Тэгээд ажиллаа хийж байгаа. Компаниудтай хамтарч ажиллаж байгаа. Тэгэл ер нь өдөр тутамдаа за 7 хоногийн за 7 өдөр бол арай биш хаяа нэг өдөр амардаг. Тэгээд ингээд амьдарч байгаа. Тэгээ одоо ингээд зүрхэн амар сонирн болоод байгаа шалтгаан нь болохоор би сүүлд нөгөө нэг сошиал дээр миний эвгүй зураг тараад тэгээд тэрнээс хойш би тэгж влог ерөөсөө хийгээгүй байхгүй юу. Тэгээд хийгээгүй баг 2-3 сар болсон уу. Тэгээд яагаад би болсон шалтгаан нь болохоор одоо энэ та нар хамгийн сүүлд миний хийсэн home tour видеог үзээрэй. Тэгээд тэрний доор ингээд комментийн тэгээд миний баг өчнөө удаан ингээд сууж идэгдэлж өөрөө ингээд миний юм чи миний шанал юм чи би комментийн үзэн штэ. Тэгээ үзсэн чинь ингээд бүр амар комментууд харна. Тэгээ би ингээд шууд бүр ингээд амар айгаагүй зэ. Би зүгээр амар гомдсон байхгүй юу бүр. Яг чин сэтгэлээсээ бүр амар гомдоод би ерөөсөө надад влог хийх ер нь бол шаардлага байхгүй штэ. Миний л амьдрал штэ тий. Гэхдээ би яагаад влог хийж эхэлсэн бэ гэхээр влагийн баяа альмал хүүхд биш штэ. Би ингээл ялгаагүй гэр хороол төсөөл ингээл байж исэн хүүхэд тэгэл айгу хэцүү амьдралаас дуулаад тэгэл ингээл ял өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байгаа тий. Тэгээ эднэрийгээ зүгээр хуваалцахыг тэгээд энд ирээд ямар одоо сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлтүүд гарч ийн юу сонин содон байна гэдэг ингээ аль болох имжлэг хийдгүүсэн. Тэрнээс би ивент тэтгэгч оруулж ирээл рекламадал мөнгө олоод ингээл хийх ёстой болохоор гэж хийгээгүй. Би хийхийг хүссэн үедээ л хийж исэн. Тэгсэн чинь ингээ хүмүүс наа бүр үгийн мухагаар ингээд амар хэлээ. Тэгээ та нар ингээ одоо ороод уншаад үзээрэй за. Тэгээ хэрвээ тэрэн дунд найз мэдч явж хам бол хэлээрээ болоорой бити ингээ айгу муухай шүү гэж хэлээрээ. Ийн одоо муухай хүн ямар хүн байдаг вэ гэхээр хүнийг ядарсан, сүлдсэн те хүч чадалгүй, тэнхээгүй, алдаж байх үед нь хүнийг дээрээс нь дэвсэлдэг хүн бол хамгийн одоо муу төрлийн, муу чанарын, муу сортын жимс нөгөө гэдэг шиг муу сортын хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээ би ингээ бүр амар гомдоод би бүр дахиж монгол хэлээр нэгч влог хийхгүй, би дахиж нэгч надад ер нь ингэх юм шаардлага байхгүй шүү дээ тий. Тэгэл би дахиж ер нь монгол хэлээр дуу гаргахгүй гэл бүр ингээл амар бүр ингээл гомдол би Америк руу ирж би эрдэм мэдлэгтэй хүн болж ирээд би улс их орондоо хэрэгтэй хүн болно гэж бодчихсон. Би бүр ингээ баг амар гомдоод бүр ёо ирээдүгөө Монголд харж чадхаа болж молох хэмжээний юм амар цохилтуудыг ингээд хүмүүс надад хийсэн байхгүй юу. Тэгээд энэ одоо cyberbullying те энэний ардаас надад одоо гарсан хэдүүлээ өөрчлөлтүүдийг сонирхъя за. За нэгдүгээрт болохоор би ингээд амар гүрийсэн. Яг л би одоо жоох охин биш те. Би насан туршсан эмэгтэй хүн би юм хүчтэй байх хэвээр. Гэт амар гүрийсэн хэцүү мэдрэмжүүдээ. Тэгээд араас нь би гүрийгээд байгаа хэрнээ ингээд бүх юм зүгээр юм шиг ингээд ажиллаад байгаа хэрнээ дотроо бол би үнэхээр амар хэцүү байсан. Тэгээд ээж гэрийнхнаасаа тий ер нь тэгэл хүмүүсээс айгүйх санаа зовж ичсэн гэх юм уу. Тэгээд
одоо ингээ амар олон сэтгэл зүйн тухгүй одоо мэдрэмжүүдээс болоод нойр амар хэцүү болсон, унтаж тавьсан, ингээл байнгын юм төгшүүртэй ингээл амархан юм юмд ингээл жоохон цоччихгоо л те. Амар хоол идэл нэг бол ерөөсөө ингээл амар болол ингээл таргал жоохон юм идэл тэгвэл би амар тарган болчлоо, би одоо болохгүй гэж бодвол тэгэл юм амар нөгөө гурил мөрөлгөө сахаргүй мэдээж өөр амар тоглол амар тэр процессэнд амар ядарсан гэх юм уу. Сурлага бол амар муудсан. Яг тэрийгээ дагаад миний хичээлтэй миний дүн бол бүр F авсан штэ. Тэгэл хичээлэл ингээл амар ууртай болчдөг. Тэгэл нөгөө муумуудаа дэрлэхүү гэж ингээл нөгөө надаа одоо ойрхон сайн ханддаг хүмүүстэйгээ ингээл амар муухай харьцал ингээл үгүй ингээл өөр ингээл амар тухгүй байгаагаа ингээл тэр хүмүүстэй үзүүлээл те. Тэгэл ангийнхантайгаа амар муухай харьцаж эхэлсэн. Тэгэл манай багш надаас ирэлтэн зүгээр үү яасан ингээл. Тэгэл надад ийм болсон. Тэгээ одоо ингээ Монголд хүмүүс намайг амар үзээд байгаа. Тэгээд ингээд над руу мэйлэр хүртэл ингээд ийм хэцүү юмд хамтны юмнууд ирж байгаа мэрж байгаа гэдэг. Гэтэ энэ ингээд ард өнгөрсөн зүйлийг би одоо ингээд зүгээр болчиход ярьж байгаа шүү. Хэрэв би тэр үед ярьсан бол уйлж мөйлө буу юм болж байгаа шүү дээ. Сэтгэл зүйч рүү очсон. Тэгээ сэтгэл зүйч болохоор энтхийн сэтгэл зүйчтэй гэж асуудсан мөлий. Чамд одоо тий яг яаралтай яг танд юу хэрэгтэй вэ? Одоо ингээд опшноо сонгож байгаа сэтгэл зүйчтэй тэр сэдвэрээ ярьдаг. Би болохоор ингээд зөвлөгөө авах биш. Би ингээд ярих хэрэгцээ байсан байхгүй юу? Их намайг ингээд ямар ч жааж хийхгүйгээр зүгээр намайг сонсож чадах юм нэгэн ингээд зүгээр л чимээгүй ингээд сонсоод гэд. Тэгээд би зүгээр намайг сонсох хүн хэрэгтэй байна гэж бичээд тэгээ орсон чи ингээд ийм бүр юм бөксөө үрсэн юм цагаан цав үстэй бараг 70 хэдэн настай тийм имээ заяа. Тэгтээ тэр хүн яг ийм 40 настай хүн шиг харагддаг. Би бүр яг л тийм имээ болно гэж утсан заяа. Тэгэл амар үзэсгэлэнтэй амар гой хоолойны жоохон бүдүүн юм хоолойтой. Тэгэл ингээд амар гоё ихч байсан заяа. Тэгэл чи хүснээр тэ одоо гүцэндх цайгаа ингээд аягал. Тэгэл би ингээд бүгдийн технээс яриад би ингээд тэдэнд ингээд Америкт ирсэн. Тэгээ би ийм туулсан. Би ийм мэдэрсэн. Тэгээ тэрнээс хойш би ингээд миний ийм зураг таарсан. Тэгээ тэрнээс болоод одоо ингээд би ингээд энэ тэндээс над хүмүүс явуулаад захгүй ингээд энэ тэнд нэвтрүүлгүүдээр намайг яриад энэ тэнд Facebook мөхөр ингээд битүү миний зураг бичлэг ингээд тэгэл тэр амар хэцүүс. Тэгэл тэр мэрийг яриад тэгэл би одоо ингээд хөшин настай ээжээсээ амар хиччихин зовж ийн ийм тэгэл одоо нөгөө хамт байгаа хүнд маань ямар байгаа талаар малар гэл зөндөө хэмээрэл 2 цаг би тасралтгүй яриад тэгээд тэр хүн надад юу ч ямар ч зөвлөгөө өгөөгүй зөө. Тэр хүн зүгээр л надад ийж чи бол онцгой чи бол ингээ өөр тий би 2 цаг ярьсныхаа араас би ойлгоод би яг юун дээр стресстэй яг юу намайг яг жинхнээсээ зовоод байгааг би ойлгосон байхгүй юу. Тэгээ тэр ойлгосон юм би бол хэлэхгүй би тэрийг бол яг өөртөө үлдэн. Тэгээ би тэрийг ойлгочоод тэр зүйл дээр очиод би ингээд ярьсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд дотроос сулраад тэгээ та нар төсөөлөхгүй зэ би шал далийн юмд стрессжсэн гэ одоо надаа яг юм дээр тэр одоо миний болсон тэр хэрэгтэй ямар ч хамааралгүй шал далийн юм дээр би стрессжсэн. Тэгээ би энэ дээрээс ингээ өөрийнхөө амар сонин ингээ юмыг боддог ингээд одоо энийг чинь хүн харуул за энэ хүмсэгний юу байна да ч юм уу эрэгтэй хүн харуул за энэ зүгээр л нэг эмэгтэйчүүд юм. Тэгэхэд би энийг баг шал өөрөөр хардаг хүн байхгүй. За тэгээ сэтгэл зүйч дээр явсны дараа нас ингээд арай гайгүй болж ирсэн. Хичээл амар муудаа тэг би нэг хичээл дээр унснаас болоод би ингээд дахиж уйлэрч сурахаар болсон байхгүй юу. Тэгээд ер нь бол тэгтээ хинээч буруу биш. Би өөрөө л одоо миний л сэтгэл зүйн тий одоо асуудал штэ. Тэгээд тэрнээсээ болоод бас ингээд амар өөртөө ихтгэлгүй болоод би ингээд юу ч чадахгүй амар их мөнгө төлж сурч ийж хичээлэж хөлөгтэй чадахгүй. Тэгэл хүн болгон үзэн ядна тий. Яа. Амар мухай. Тэгэл тэр амар хэцүү мэдрэмжээ тэгээд давсан. Цаг хугацаа надад амар тусалсан. Тэгэл хажуу хаврагныхаа хүмүүсийг амар зовоогоол айгу түүхтэй хаштай болол тэгэл ер нь бол амар энэ замбраагүй миний амьдрал бол 24 оны яг сүүлэн дээр бол үнэхээр амар замбраагүй тэгэл амар муухай өнгөрсөн. Тэгэл
шинэ жилийн төгсгөлөөр би одоо ингээд би бол Монгол руу явж тоглолтуудаар дуулна гэж бодчихсон байхгүй юу? Энийг тэгтээ та нар тийм буруутгах юм биш шүү дээ. Би амьдралынхаа ихэнх хугацааг дуулж хүмүүсийн баяр дээр баяр нэмжирсэн. Би энэ ажилд амар хайртай, би нүгээр амар бахархдаг. Би нэгэ тултал сайн хийх хичээдэг. Энийг болж байгаа чи Монгол ирж мөнгө олцоод явах гэсэн гээд. Гэхдээ тэгээд би үйлчлэгээ үзүүлдэг хүн байхгүй юу? Би хоолоогоор би гой хувц өмсөж, гой бодож, гой хүмүүстэй харилцаж, хүмүүсийг инээлгэж, хүмүүст гой үзүүлбэр үзүүлж, дуу хоолоогоор гой тэр дуртай, тэр гой одоо vibe, тэр одоо орчныг гой болгож өгч миний ажил байхгүй юу? Тэгээ би тэрнийхээ үр дүн би одоо хөлс авдаг байхгүй юу? 12 сард Монгол явна гэж бодчихсон чинь тэгээд бүх юм ингээ оронгороо эргээд тэгээд би ингээ яваагүй. Тэгээд би Америкт байдаг монголчуудын ингээ шинэ жилүүдээр очиж дуулах тийм санал аваад тэгээд би нэлээд хэдэн мужаар очиж дуулсан. Тэгээд тэгж яхад хүртэл одоо энд байдаг монголчуудын заримынх нь харж байгаа, ярьж байгаа хүртэл надад амар хүнд туссан. Тэгээд яг нөгөө нэг 12 сарын 31 болж хахад би нөгөө ингээд шампань тулгад нь штэ. Тэгэхэд би яг ингээд нэг юм хүссэн, бодсон нь болохоор би одоо ингээд энэ жилийг надад айгу сайн жил байгаасай. Одоо би дахиж алдаад тавтахгүй шүү. Одоо би ингээд өөрийгөө уучлж байна дооноогоо одоо уучлая. Хөрхидөө уучлаарай гэд өөрийгөө уучлсан. Тэгсэн чинь сэтгэл зүрх нь бол амар дээр болсон. Тэгээ миний бас эндээс амар том сурсан хичээл болохоор хүн биш те. Одоо ингээ ямар ч алдаа гаргаж болно штэ. Тэгчээд хүн өөрийгөө уучлж сурах нь, өөрийгөө уучладаг байх нь амар том чухал зан чанар. Тэгээд үсэж алдахгүй байна гэж байхгүй. Тэгтээ алдахгүй байна гэж байхгүй гэдээ алдаад иж болохгүй. Гэхдээ алдсан бол өөрийгөө уучладаг сэтгэл зүрэхтэй хэрэгтэй. Өөр хүмүүс чамайг уучлахгүй байж болно. Гэхдээ ядчил энэ хорвоод ир чи ганцаараа өөрийгөө уучладаг байх хэрэгтэй гэж хэлмээр байна. 24 он бол ингээд дууссан. Би тэг төрсөн өдрөөрөө жил болгон влог хийнэ гэж өөртөө амласан. Би амлсандаа хүрч чадаагүй болохоор би дахиад өөртөө итгэлгүй болсон. Он гараад тэгээд юм хамаагүй дээрсэн миний сэтгэл зүйч гэсэн шууд өөрийгөө кодлол за шинэ он болж ийн те шинэ жил шинэ өдрүүд шинэ мэдрэмжүүд ингээд одоо бүх юм шинэ одоо ингээд хуучиндаа ингээд дууссан гэж бодож ихсэн. Тэгэл тэрнээс хойш амар гоё энтхийн Америкийн гоё компаниудаас хамтарч ажиллах амар гоё саналууд аваад тэгэл хичээлч давгүй. Тэгэл би бас айгүй өөрөө мундаг ингээд юмнуудаа сэтгэл зүг амар баланстай байлгах гэж амар хичээж эхэлсэн. Тэгтээ яг эсэм дээр ингээл хүмүүс ингээл намайг одоо ингээл миний сүүлийн тэр бичлэгэн дээр намайг ингээл баян үнэтэй явуулдаж яснаа чи Америкт очиод би юм л хэлсэн. Гэтэ ажаа нь яг бодит байдал дээр энэ үгийг чинь хүртэх хэрэггүй хүн байхгүй юу? Би ингээд 0-д ингээд эрэгтэй хүний 0-ыг би ингээд угаагаа хийж хаад миний утсан дээр дон гэж notification ирээд онгоолгоо харахад биеийн үнэлэгч тэгсэн чи би зүгээр ингээд эрэгтэй хүний шээстэй 0-ыг би угаагаад ингээд Гэтэ надад тийм хэцүү биш л дээ. Тэр комментууд тэр хүмүүс бол надад чухал биш. Гэтэ зүгээр амар юм жоохон яг л нөгөө юм гомддtiin байлээ. Тэгээд би болохоор энэ өөр бас илмээ хийж хэлээд юу чи яг аз жаргалтай болсон юм уу? Чи яг тийм одоо жаргалтай байна уу? Тэгээд над руу эрэгтэй хүмүүс бүр ингээд амар юмнууд битсэн зэ. Эрэгтэй хүмүүс бол зүгээр би нэг Google-тэй үзэж байгаад яг тэр процессын үед нэг Google-тэй үзчихсэн чи тэр Google-тэн дээр би нөгөө We Bare Bears үзэх амар дуртай байхгүй юу? Тэрэн дээр Chloe гэдэг нэг солонгос охин гардаг байхгүй юу? Тэгсэн чи тэрэн дээр Chloe тэгдэг байхгүй юу? Чи муу troll те одоо ингээд троллуудыг би яаж устгахыг мэднэ гэд. Яаж гэдгсэн чи шууд ингээд цаашаа зогсчихдог байхгүй юм дуурхай ойлоо. Тэгсэн чи нөгөө ингээд virus одоо тэр тролл нь ингээд уурлаад хөөе чи надад attention өг хөөе гэд тэгсэн чинь Chloe ингээд тоогоог байхгүй. Тэгсэн чинь нөгөөд чи ингээд орилсоор гаалуулцахгүй. Тэгээ би яг энийг ингэж ойлгосон зав.
одоо ингээ амар хэрвээ начигийн мэдрэмж ямар нэгэн байдлаар их бага хэмжээгээр авч ирсэн хүмүүс ах юм бол зүгээр хамгийн best арга бол зүгээр тоохгүй л ах юм байна гэдгийг бол бас энийг бид нэр өөрчилж чадахгүй юм байна. Магадгүй би өөрчилж чадахгүй юм байна. Тэгээ тийм болохоор хамгийн сайн гарцвал ерөөсөө тоохгүй байх. Тэрнээс чи намайг ингээл чи хийн ингээд ах юм бол миний кейс бол амар хитрхи том байсан байхгүй бүр ингээд хэдэн 100 мессеж ингэж яаж ирээд байгааг мэддэхгүй бүр ингээд утас бүр ингээд тэгээ би их ингээд зарим бүр хитрээд байгаа хүмүүстэй хэрэлдэжсэн аа тэгэл энэ хүмүүст ерөөсөө л attention буюу анхаарал ингээд ерөөсөө өгөхгүй л байх хэрэгтэй юм. Тэгэд attention өгөөд ингээ өөдөөс нь ингээ хэрэлдэж шít. Тэнгүүд амар баярлаад ингээд яг хүсэж исэн юм авч явахгүй. Тэрнийг авахын тулд тэр хүмүүс юу юм тийм бичсэн байгаа байхгүй. Тэгээ би тоохоо болохоор шийдсэн. Тэгээ тэрний араас надаа хамаагүй амар болж ирсэн. Гэхдээ ер нь бол тийм амар бол байгаагүй. Ерөөсөө одоо ч тийм амар бол биш. Гэхдээ ядаж тоохоо болцсон нь ядаж нэг 30% та сэтгэлийг минь арай хөнгөлөөд байгаа юм шиг надад мэдрэмж төрсөн. Cyberbullying дараах ингээд ямар эффект хүнд нөлөөлдөг вэ гэсэн чинь амар олон хүмүүс ингээд одоо сошиал дээр миний кейс шиг төстэй кейсэн дээр хүмүүс амар амиа орлож өгдөг ямар нэг юм донтох одоо ямар нэг буруу юм шийдвэр эрсдэлтэй юм үйлдэлүүд гарах марх амар олон юм байсан. Одоо хэргийн араас би айгүй олон хүний зан чанарыг таньж авсан. Одоо би бол найзыг бол яг найз гэж боддог. Тэгсэн чинь миний найзлж исэн хүмүүс болохоор ингээ өдөр тутамдаа уулзч л яхаа бол бид нэр найзууд байсан. Хэрвээ бид нэр уулзхаа болоо жоохон холдчихвол юм бол бид нэр найзууд биш болчтой юм байна гэдгийг би анзаарсахгүй. Тэгээд надад амар сайн байсан. Миний бас тэр хүмүүс тусалж исэн гэдэг амар олон төрлийн ингээд сайн талаараа миний харилцаа холбоотой таньдаг хүмүүс намайг ингэж хараад зөвхөж миний бүр ингээд байхгүй болсон аавын минь нэрийг хүртэл оруулаад эцэггүй үний толгой том мом гэж ингээ постнууд хийгээд тэг ингээ намайг дээрс амар хөвдгсөн. Тэгээд би гэхдээ яг энэний араас ингээ тэр хүмүүсийг ингээ таньсан ингээ таньж авсан айгу баярсан. Би тэгэхгүй мэдхгүй ингээл итгээл хаа ихчээ гэж яваадсан бол би ийм амар токсик хүмүүстэй харилцаа үргэлжлүүлээл хасан байхгүй. Тэгтээ би нэг ингээ болж чадсан. Сайнууд нь байгаа, муунууд нь хүмүүс нөгөө нэг одоо хүрээллээ харилцаагаа тий хүрээллээ илүү том болгохыг хүсдэг гэдэл би ингээ жил болго илүү багасхыг хүсдэг байхгүй. Надад чанартай цөөхөн л тийм хүмүүс миний амьдралд байхад болно. Би одоо тийм амар шинээр хүмүүстэй танилцал найзлыг гэж хүсгээ болцсон байхгүй юу. Яа тэгвэл амар өвддөг. Зөвхөн одоо хосын харилцаа биш найз нөхдийн харилцаан дээрээс ч гэсэн амар сэтгэл өвдөжсэн түүхүүдтэй болохоор би одоо найз сонгохтой хүртэл юу тийм одоо өвдөлт дагуулахаар тийм хүнтэй найзалмааргүй байхгүй тий. Тэгээ энэ хэргийн ачаар би бас аюу олон найз нөхдийнхөө ингээд зан чанаруудыг ах иш нарын тий зан чанарыг ингээд харсан. Тэгээд зөндөө олон бас сайн найзтай гэдгээ бас сайн яг сайн найзууд бол ингээд бас байдгийг бас ингээд энэ саяны тий юм дээрээс харсан. Энд ардаас нь би нэг шин дуу хийсэн байхгүй. Би лама гэж дуу хийсэн. Тэгээд лама гэж дуу хийчээд клипийг би энд сургуулийнхаа хүүхдүүдээр хийлгэсэн байхгүй юу. Клипний утга санаа амар гүн. Тэгээд миний хувьд яг ингээд чин сэтгэлээс минь гарсан дуу байхгүй юу. Гэтэ хүмүүст таалуулах гэж хийгээгүй гэж бол хэлэхгүй. Хүмүүс таалагдахын тулд л хийсэн. Зөв миний сэтгэлээс гарсан юм хүмүүст таалагдах юм бол тэр чинь миний дүн те тэр чинь миний шагналахгүй. Тэр чинь хүмүүст нэг таалагдаагүй. Тэгээд тийм болохоор жоохон урам хугарсан гэх юм уу. Гэтэ би ямар ч зэн лама гээд амар гоё дуу хийсэн байгаа. Тэгээд тэрийг цацыг гэхээр клипнээсээ жоохон санаа зовоод жоохон тийм за тэгээд нэг тиймэрхүү. За тэгээл нэг сонин сайхан гэвэл иймэрхүү байна. Тэгээл одоо бол бүх юм миний хувьд бол намайг илүү хүчтэй болгож өгч юм те. Хүн угаасаа хэцүү юмны араас илүү мундаг болдсон шүү дээ. Тэгээд би илүү өөртөө хайртай болж байгаа байж магадгүй. Амар олон хүмүүс влого хийгээч амар гойж мууцахгүй. Тэгээд тэгэхээр би
нэр намайг ийм тэгсэн чинь ингээ үзсэн чинь 300 мянга 500 мянган хүн миний влогийг үздэг юм байна шүү дээ. Тэгээ би за окей би влог хийх ёстой юм байна гэд. Тэгээд за тэгээд влого хийж гин. Тэгээд надад нэг юм хөрхөл сантай энэ да. Члэг үзсэнд баярлаа. Тэгээд good grandma, she's growing. Дагуудээ тэгээд бүх юм сайхан болно шүү дээ. Тэгээд та нарт ч гэсэн хамгийн сайн сайхныг хүсье. Өөрийгөө уучлалдаг байгаарай. Хүний битээ мухаагаар хэллээрээ. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээ.